Би тэд гүйцэтгэлийн үнэлгээ ярих гад. Оо тийм үү. Ямар ганган сэдв бэ? Тийм байна. Хавар болж шít одоо гүйцэтгэлийн үнэлгээний цааш. За яг гүйцэтгэлийн үнэлгээний зорилго нь юу юм бэ? За багшийн цалин мөнгийг нэмэхийн тулд багшийг ирэмлээд байна уу? Эсвэл хүүхдийн бодит чадварыг тогтоох гээд байна уу? Эсвэл одоо юу гэдгийг тэр байгууллагын үйл ажиллагааг процессыг хянах гээд байгаа юм уу? Тодорхой хэмжээний урамшуул байх ийм зайлшгүй шаардлага байна. Ер нь бол энэ бол тэр улсуудын урам тэр одоо ажиллаж байгаа тэр идэвхийг улам нэмэгдүүлэе гэдэг ийм зарчим гол ерөнхий санаа нь бол энэ дээр гарч гүйцэтгэлийн үнэлгээ гэдэг зүйл ер нь хийгдсэн. Яагаад гэвэл одоо зүгээр жирийн нэг орж ирээл нэг цагаа заачаал тийм ээ хичээлээ заачаал гараа явдаг багш. Нэг нь бол хүүхдийн хойноос тасралгүй өөрчилж байгаа багш хоёрын цалин яг адилхан байж болохгүй. Одоо тийм урамшуулал одоо энэ бол одоо урамшууллын тогтолцоо шүү дээ. Цалинтай суур цалинтай бол айхтар холбогдоод энэ дээр одоо сайн муу байгаагаасаа болоод цалин нь ихсэж багасаад байгаа энэ төр юм ерөөсөө байхгүй. Гол юм бол нэмэгдэл урамшууллын ийм тогтолцоо байхгүй. Тэр нөгөө үрдөнгийн урамшуул гэдэг өмнөөс шүү дээ бид нар. Тэ? Тэр энэ үнэлгээ хоёр тэгвэл юугаар ялгаатай? Өмнө бол ер нь сургууль дээрээ нэлээд суурилсан байдлаар ингэж явдаг байсан тийм ээ. За үр дүн суурилсан гэж одоо сургалтын менежер дээрээ багш нар маань гүйцэтгэлүүдээ тооцоолаад ингээд ерөнхийдөө явдаг байсан. За сүүлийн үед бол энэ гүйцэтгэлийн үнэлгээг яг цэвэр хөндлөнгөөс бас ингэж хийх гэж үзэж байна л да. Одоо сайн үнэлэгдээд байгаа багш бол нэг 40% тийм ээ. 40% урамшуул авч байгаа юм. Сарын 40% тийм. Сар болгоно 40% гэхээр чи бас яг авж байгаа багш нартаа бол бас бодиттой дэмжлэг болж байгаа болоо гэж. Тэгэхээр ер нь бол нөгөө тэр ажлын байран дээр идэх санаачлагтай сайн ажиллаж байгаа хүмүүсийг би бол сургуулийн албан аюу сайн харж хамт олон сайн харж байгаа байх гэж бодож байна л да. Сургуульд нь өөрсдөө ингээл өгөө хийлгээд байдаг бүгдээрээ л 100 сурагчаад байдаг. Яг хөндлөнгөөс нэг үнэлгээ хийгдэхээр тэр дээр нэг 30-40% гүйцэтгэлтэй сургаад байгаа ийм асуудал тийм ээ. За тэгээд түүн дээр үндэслээд ер нь бол энийг эхний жилүүд бол хөндлөнгийн байгууллагууд нь хийсэн. Хөндлөнгийн байгууллага нь хийсэн бас оновчтой юм аа. За тэгээд яваан таавал энэ яг сургууль өөрийгөө үнэлдэг болсон энэ тогтолцоо руу шилжээд эхлэх юм бол ер нь сургуультай очих ийм үнэлгээ байхгүй. За энэ жилээс бол ийм алхам нь хийгдчихлээ шүү дээ. Тийм ээ. Хөндлөнгийн үнэлгээг нь одоо мэргэжлийн одоо байгууллага нь хийн. Тэгээ яг сургууль нэгж дээрээвэл багш нараа бол нөгөө сургуулийн удирдлагууд багш нар хамт олон ингээд үнэлж байгаа энэ тогтолцоороо алхмаар ингэж орж байна. Шууд гинтхэн өөрсдөд нь хий гэх юм л одоо манад ч яг үнэлгээний чиглэлээр бэлтгэгдсэн боловсон хүчний нөөц боломж тийм ээ. Түүн дээр ашигладаг одоо арга хэрэгслийн найдвар тохирцтой байдал энэ төр ярих зүйлүүд бол бас эцэг сурагч үнэлгээ болцсон одоо. Хөр олон улс л гэж одоо яриа та тийм ээ. За энэ PISA үнэлгээ Teams үнэлгээ гэдэг энэ үнэлгээнд дээр яаж нөхөр ер нь олон нийтийн оролцоонд тулгуурлаж хийх юм бол жоохон бодиттой байдал руу төхөөд байна гэдэг ийм зүйл яригддаг. Тийм. Тэрнээс биш одоо гинтхэн нэг бүүтээс гээл одоо би нэг сургууль дээр очиод хөндлөнгөөс үнэлгээ аваад нэг багшийн дуудаж орж ирж яриа авчаал тийм ээ нэг эцэгхийн дуудаж орж ирж за энэ багшийн талаар та саналаа өгөөт гэдэг ингэчээд нэгтгэж юм бол энэ бол бас хангалттай биш байна. Олон талын оролцоотой байж нөгөө субъектив байдлыг жоохон бууруулж байгаа л нэг ийм л хэлбэр юм даа. Одоо жишээ нь 7 хоногт нэг удаа ордог хичээл миний хичээл байлаа гэхэд би одоо 30 бүлгийн 900-аад хүүхэд хичээл орж байгаа байхгүй. Тэн дотроос сонгогдсон одоо 70 80 70 хүүхдээс авж байгаа байхгүй. Тэгэд ингээхээр тэр эцэгчүүд хурц ажиллана гэдэг бол одоо юу бол ер нь тэгээд хүүхдээр дамжуулаад эцгээхэд тухайн багшийн ур чадвар танигдсан байх ёстой гэдэг өгүүлбэрийг бас би нэг сонссон. Тэгэхээр энэ бас нэг тийм одоо багш хүн гэхээр л тэр хүн болгоод таалагдах албаг юм чихэрж юмс биш тийм үгүй байна. Таны хэлдэг дээр тэр эцэгчүүдээс аваад байгаа тэр санал асуулгын эзлэх нөгөө онооны жин нийт оноонд хэд байна вэ гэдгийг бас бид нар харах хэрэгтэй. Тэр одоо нийт онооны бараг 50-60-ыг эзэлж байгаа юм биш шүү дээ. Энэ одоо 100 онооны магадгүй 1-2 оноо л байгаа ерөөсөө. Тэр 2 оноог цуглуулахад л та эцэг эхчүүдээс ямар нэгэн байдлаар
аавна. Тэгээ хамгийн гол юм чинь бол бид нар тэр эцэг эхчүүдийн сэтгэл ханамж одоо байх ёстой шүү дээ. Энэ сургуульд би хүүхдээ өгсөн, хүүхд маань зөв сайн сурж гин тийм ээ. Тэгэхээр одоо бид нар тэр сургалтын байгууллага бүх багш нар маань ийшээ тодорхой хэмжээнд анхаарах ёстой. Ер нь бол эцэг эхчүүдэд бид нар хүргэх ёстой ажлууд. Тэрнээс биш бид нар дотроо болоод байдаг эцэг эхчүүдийг дандаа гадна талд ингэж орхиод яваад байдаг. Тэгэнгүүт одоо сүүлд ингэж мөргөлдөөд эхэлж ийн л эцэг их сургуультаа ирээд. Одоо тэгээ явж байгаа сургууль нь сайн гэж явж байгаа л 12 төгсөхдөө ээш тэр очиж бүгд тэр унчиж байгаа байхгүй. Чи 12 жил онд сурчаа чи яахаараа ээш юм уу гэдгийм бэ. Ингээ мэрэгжлийн байгууллагатайгаа ноцтолтоод. Яг гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг бол янз янзаар ашиглахаар журмалцсан юмуд байгаа л та. Ганцхан одоо багшийн цалин нэмэгдүүлэхийн тулд ч юм уу хийгээд байгаа юм биш. Багш нар 9 сард орж ирэнгүүтээ үнэлгээнийхээ юг авчиж байгаа. Багш болго өөрсдийнхөө үр дүнгээ авчиж байгаа. Тэгээ тэр үр дүндээ үндэслээд эргэцүүлэл хийгээд багшийн мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө гэдэг ямиг багш болвол заавал хичээлийн жилдээ нэг ийм мэргэжлийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулад тэгээд яаж байгаа одоо энэ бол ерөөсөө энэ 22 онд гүйцэтгэлийн үнэлгээ одоо хийгдэж ирснээс хойш одоо сургуулиудад хэвшчээд байгаа нэг том ажил. За тэгээд уг нь бол юу боловсролын ерөнхий газар маань нөгөө багшийн тухайн жилийнхаа мэргэжил дэвшлүүлэх сургалтыг бас яг тэр гүйцэтгэлийн үнэлгээний дата анализ дээр одоо тухайн судалгатууны багш нарын голчлон одоо сайн одоо шалгуулж чадаагүй агуулга юу вэ нэ хүүхдүүдийн гүйцэтгэл тааруу байгаа агуулгаар нь хүүхдүүдийн багш нарын онлын мэдлэгийг дэвшлүүлэх ч гэдэг юм уу тийм сургалт зохион байгуулна гэсэн тийм юу бол юунууд үр дүнг ингээд юу хэрэгжүүлэл явж байгаа. Тэгээд яг судалгатуун болгон дээр л янз янз байдаг. Янз янз. Тэрийг нэг сайн авч олигтой авч багш нарынхаа сургалтын агуулгыг шинжилж чаддгүй судалгатуунч байна. Тэрийг маш сайн ингээл аваа явцдаг. Яг тэрүүгийг барьж байгаа л нөгөө тухайн жилийнхаа агуулгыг гаргадагч судалгатуун бас ингээл байж байна. Сургууль дээр ч гэсэн сургалтын менежерүүд нөгөө багшийн мэргэжлийн хөгжлийн бүлгийнх нь үйл ажиллагааг бас яг тэр нөгөө тухайн судалгатууны багш нарын одоо дундаж гүйцэтгэл хийж байгаа юм. Нийт одоо тэр сурагчдынхаа юг бол биднэрт бас ирчдэг шүү дээ. Нөгөө тухайн сургуулийн судалгатуун болгоны гүйцэтгэл одоо яг ямар агуулга дээр сургууль даяараа ямар байгаа юм. Одоо монгол хэлний хичээл, үндэсний хичээл гээд тэрэн дээрээ яаж агаад нөгөө багшийн мэргэжлийн хөгжлийнхаа төлөвлөгөөг сургууль бас өөрсдөө гаргадаг. Гэх мэтчлэнгээр нэг ашиглаад ингээд үйл ажиллагаанд хэвшиж байгаа нэг тийм тал. Байгууллагын үнэлгээ юунд ашиглах вэ? Байгууллагын үнэлгээний чинь одоо 65% нь ерөөсөө шууд багшийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээс гараад ирдэг байхгүй юу? Одоо сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт гэдэг чинь багшийн гүйцэтгэлийн үнэлгээнийхаа 100 онооны 45% буюу одоо бид нэр ярьлаа шүү дээ. Эцсийн үр дүнд сургалт багсан байх хэвээр, сургалт сайжирсан байх хэвээр. Тэрийг сайжруулахын тулд багш өөрөө одоо арга зүйгээ өөрчлөх хэрэгтэй юм уу? Эсвэл одоо тэр хүүхдийнхээ оролцоог илүү байлгах хэрэгтэй юм уу? Яах хэрэгтэй? Эсвэл өөрөө магадгүй явцдаа үнэлгээгээ жоохон дотоод улмыг хийдэг ч юм уу, яадаг чинь тий ингээд тэрийгээ сайжруулах хэрэгтэй юм уу гэсэн нөгөө асуудлаа багш нар өөрсдөө тэрийгээ барьж авахад би яагаад энийг асуугаад байна вэ? Айгүй хэрэгэлдэг болсон. Яагаад энийг асуугаад байна вэ гэхээр одоо сурлагын амжилт ахихад тий багш нарын заалт сайжрахад сургуулийн удирдлага хамгийн хүчтэй хүчин зүйл юм нөлөөтэй байхгүй. Тэгэхээр яг сургуулиуд удирдлагууд тий удирдлагын баг өөрснөрөө харж зөвхөн багш нар та нараас болоод бид манай сургууль муу үнэлэгдлээ биш тий. Тэгснэ багш нар нь эцэг эхчүүдээс болж муу үнэлэгдээ. Тэгснэ хүүхдээс болж муу үнэлэгдлээ гэд ингээд буруутгах биш. Энэ байгууллагын удирдлага яг өөрснөрөө харж сургууль хэрэг өөрчлөгдөж байна л гэдэг нь надад сонирн байна. За манайхаа бид хичээлтэй явлаа. За баяртай. Амжилт. Баярлалаа гэж. За баяр. Багш нар маань нэг зүйлийг бас ойлгох хэрэгтэй. Энд чинь ер нь бол ийм өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ ер нь 50-50%-тай л яваад байгаа шүү дээ. Бид нар тэр сурагчийн сурлагын амжилт гэдэг юмыг л хөндлөнгөөс таана идэд хийж өгч байгаа. Бусад асуулгууд бол бүгдээрээ л сургууль дээр явж байгаа юм байна. Захирал нь та хэдийг үнэлж байгаа, менежер нь үнэлж байгаа тийм ээ. Нийгмийн ажилтнууд нь үнэлж байгаа, эцэг эхчүүд үнэлж байгаа. Гэтэл та ингээл нэг бүүтээс нэг хэдэн нөхдүүд яг ирж сууж яснаа л гэнтхэн нэг мониторинг шиг ороод ирд юм шиг ерөөсөө ингэж ойлгож болохгүй. Энэ бол хуучин ч бид нар ингэж явж болохгүй гээд эн чинь ингээд нэг тунгийн тааруулж яваад байхгүй. Хим, физик, биологи, газар зүй гэдэг хичээл ахлах анги таарсан багш нар буюу 10-11 дугаар анги таарсан багш нар унчаад иддэг. Яадаг вэ гэхээр
тухайн одоо 11-ийн А гэдэг анги бол одоо хиймд сонирхолтой хэсэг бүлэг нөхдүүд байдаг боловч одоо ингээ ахлахын руу орохоор хүүхдүүд нөгөө өөрийнхөө юу чиглэлийн хичээлийг хийгээд одоо би эмч болохгүй, хими инженер болохгүй, одоо биотехнологич болохгүй хим би одоо яшгүй учраас тэрийг ингээд орхигдуулаад идэг. За дээрэс нь бас нэг хоёр дахь нэг гайф байна. Энэ юу вэ гэхээр зэрэг 50 хүүхэд суулгачаад бүтэн жил би хичээл ороод байгаа юм. Анги болгон 50-аас дээш хүүхэдтэй байхгүй манай сургууль. Гэтэл тэр захын дүүрэг тэр суманд 9 хүүхэдтэй, 12 хүүхэдтэй, 28 хүүхэдтэй. Одоо ингээл манай Баянзүрх дүүргийн захын нэг сургууль 28 хүүхэдтэй 11-р анги байгаа. Гэтэл тэр 50-ыг 40 минутанд сургах, 28-ыг сургах, магадгүй 9-ыг сурах, 10 гэдгийг сурах хоёр. Тэр нь заасан багш нарын үнэлгээ яг адилхан индексээр үнэлэгдээд байгаа. Гэтэл тэр за чи 50-ыг сургаж байгаа юм чинь чамд арай нэг эндрэнгөө хандъя. Чи 28 хүүхдтэйг ажилтсан байх ёстой шүү дээ. Чи бол нэг ийм одоо индексээр үнэлэгдэнэ. Ийм одоо шалгуураар үнэлэгдэнэ гэсэн. Ийм юм одоо энэ шинэ үнэлгээнд байгаа юу? Стандартыг буулгана гэдэг ойлголт байх. Магадгүй тэр байхгүй. Хүүхэлдээс хамаарат Стандарт шүү дээ. Тэгвэл тэрийг нөгөө нэг тусдаа кластерууд үүсгэж бодож байгаа шүү дээ. Тийм ээ. Тэрийг та бүхэн бол мэдж байгаа бох тийм ээ. Яг л сумын төвийн багш нар бол яг л сумын төвийнхөө одоо математикийн багш нар тий. Яг л улсын одоо 330 сум байгуул тэр багш нарынхаа дотор л эренблэгдэнэ гэсэн үг. За нийслэлийн багш нар бол одоо нийслэлийн математикийн багш нар бол яг тийм дотор л гэсэн үг. Тэгэл ингээл Тус бүр дээр нь тархал болгож байгаа шүү дээ. тий. Тус бүр дээр нь тархал болгоод байгаа. Нийслэлийн багш нарыг сумын багш нартай хольж уралдуулдаггүй гэсэн үг. Ахмад багш нар ингээд одоо тэтгэвртээ суучаад хувийн сургуульд хүүхцөөтэй тий. Хувийн сургуульд очиж хичээл багшилж шүү дээ. Тэгээ хоёр ч одоо тэтгэврт гарсан багш надад тэгжсэн. Ер нь хүүхдийн тоо их бага байх чи ерөөсөө хамааралгүй юм биш үү? Би одоо одоо сургуультай ажиллаж байхдаа тий 45 50 хүрсэн хүүхдтэй хичээл заах бэлтгэл тэр нэг 20 хүүхдтэй ангид заах хичээл бэлтгэл хоёр бол яг л адилхан байна. Олон хүүхдтэй ангид ажиллах арга зүй гэж бол олон улсад уг нь боловсруулагдсан байдаг. Тэгээд одоо би энэ үнэлгээний дүнг ашиглаж гинүү гэж асуугаад байгаа чи энэ байхгүй юу? Үнэхээр тийм олон хүүхдтэй одоо ангийн гүйцэтгэл тэрнээсээ шалтгаалаад байгаа бол тий тэр арга зүй мэрэгжил дэвшлүүлэх юм чинь олон ачаал ихтэй дүүргэлт ихтэй анги дүүргэлт ихтэй ангид яаж чичээ сурал зохион байгуулах вэ гэдэг тусдаа арга зүй жишээ нь багш нар зааж гэнэ үү? 21-р зууны боловсрал нөгөө критик ур чадвар тийм ээ critical thinking, complex одоо асуудал шийдвэрлэх чадвар, evaluation хийх чадвар тийм ээ. За энэ цогц чадамж руу чиглэсэн энэ цогц чадамжийг одоо дэмжсэн, шалгасан ийм агуулга руу явж чадж гинөө. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй багш нар манай үнэлгээнд нэг зарчим байх хэрэгтэй. Тэр юу вэ нөхөр ямар зорилго тавьсан одоо хөтөлбөр, сургалтын хөтөлбөр яаж хэрэгжсэн түүнийг нь бид нар барьж үнэлнэ. Энэ бол хөтөлбөрийн агуулга, зорилго, үнэлгээ хоёр бол зоосны яг л хоёр тал гэсэн үг. Бид нар энэ дээр ямар ч critical thinking тэр олон улсын анализ хийдэг чадвар одоо ингэж юмнууд хөтөлбөрийн зорилго дээр тавиагүй тэрийг багш хэрэгжүүлээгүй бид нар тэрийг үнэлж болохгүй. Энэ зарчим алгадсан. Хүүхдүүдээс тийм шууд нэгж болохгүй. Одоо харин энэ чадамжинд суурилсан хөтөлбөр энэ төргээд тэр 21-р зууны чадварыг нэлийн хөтөлбөрийн агуулга руу суулгаж явах шиг байна. Тэрэнд лөө одоо бид нар чиглэсэн үнэлгээний шинжилгээг л одооноос хийгээд эхэлж байгаа. Мэдээч хэрэг нөгөө эхний жилүүдэд хөндлөнгөөс нөгөө бичгийн шалгалтын хүм явагдаж болохоор сэдв яаж хийсэн, сэдв тийм байлаач гэдэг юм уу тий. Ер нь нэг тиймэрхүү сүүлдээ хоёр дахь жилээс блупринт гаргаад өгдөг болсон шүү дээ. За шалгалтыг чи ерөөсөө л чиний заадаг ангийн чи шалгалтыг яг энэ хүрээнд тэдэн даалгавартай тэдэн минутанд тэгж гүйцэтгэх юм байна гэд нөгөө төлөвлөлтүүд нь гараад ирчдэг болохоор багш нар бас тэрийг барьж аваад нэг бэлдэх хугацаатай бас янз бүрийн тавилтаа даалгаврууд ажиллаж байгаа. Нэг жил бол бүр чадлаа цэгэмэн гээд даалгаврын сан дээр бас хүүхдүүдийг багш нарыг ажиллах тийм боломжоор бас хангаад ингэж яатсан. Одоо бол багш нар бол дуртай шүү дээ. Ялангуяа ингээд амжилтаа сайн шалгуулсан багш нар бол урамшууллынхаа мөнгийг авахаар айгүй их баярлана. Тэ нөгөө улиралдаа 120% гэдэг чинь одоо үндсэн цалин нэг сарын үндсэн цалин нэмдэг нь 20% гэд ингээд авахлаар зэрэг овоо атайхаа мөнгө авчин тэрэндээ их урамшин. Тэгээд нөгөө 5 дугаар төвшин шалгуулцнууд нь за энэ жил өстой хичээлээ нэлээд сайн юу яаж нөгөө муу шалгуулсан агуулга тэр аягүй сайн ажиллаж эний чинь нэг барьж авч хоцрогдлоо арилгахгүй бол болохгүй юм байна гэд. Ер нь бол багш сурагчдын гүйцэтгэл өндөр байх юм бол тэгэл урамшуул авна.
бусд нь бол багш өөрийгөө үнэлээд нэг 10 оноо өөртөө өгж байгаа. Сургалтын менежер үнэлээд нэг 8 оноо өгж байгаа. Сургуулийн захирал үнэлээд нэг 5 оноо л эзэлж байгаа. Сургуулийн нийгмийн ажилтан үнэлээд бас нэг 3-аас нэг 5 оноо л эзэлж байгаа бах. Тэгэл бусд нь бол ерөөсө хүүхдүүдээс байхгүй юу? Хичээл зааж байгаа хүүхдүүдээс. Аав ээжийн үнэлтгийг бол 2 жилийн өмнөөс болиулсан. Эцэгхийн үнэлгээг бол болиулсан байхгүй. Зүгээр сургалтын байгууллагын танаа хүүхдийн сургууль одоо үдийн хоолны ямар байгаад байна нөгөө эцэгхийн нөгөө маш их анхаардаг те. Хүүхдийн чинь сурж байгаа орчин аюулгүй байж чадж гэнэ үгүй юу гэдэг нөгөө эцэгхийн анхаардаг тэр асуудлаар л үнэлгээ авдаг болсон. Түүнээс биш багшийн хичээл заалттай холбоотой юмар бол эцэгчүүдээс нэг тийм үнэлгээ авахаа болоод 2 жил болчихж байгаа. 2 дахь үнэлгээ явуулчихж байгаа. Тэгэхээр зэрэг багш нар бол үндсэндээ энэ үнэлгээнд нэлээд дасцсан. Ер нь бол ийм шүү. Би болохоор нөгөө эхний жилүүдэд 2 дугаар төвшин, 3 дугаар төвшин авчихсан байхгүй юу. Тэгээ түрүү жил болохоор ерөөсөө гүйцэтгэлийн үнэлгээнд юу аваагүй. Урамшил үнэлэгтэй байхгүй юу. Тэгээ би өөр дээр бодож байгаа байхгүй. Тэгээ миний урдлын хүүхдэд бол би яг ижлэх нь л ингээл хичээлээ заадаг байсан. Тэгээ нэг төвөг удахгүй нэг. Гэхдээ нэг сүүлийн нөгөө нэг орж ирж байгаа агуулгууд орж ирээд нэг жоохон татчихсан байхгүй. Одоо л энэ жил бол гоё болсон байлээ. Яг л тэр агуулганд байлээ. Тэгээд би тэр хүүхдүүд дээр ингээ анализ хийж байгаа байхгүй. Би яагаад одоо юм гिचвэ гэд. Тэгсэн чи тэр юу надад цаасан суурьтын их зүгээр юм уу гэж би бодсон. Тэр одоо нөгөө тухайн шалгалт өгч явах үеийн хүүхдийн сэтгэл зүй тэгээд бас энэ нөгөө компьютераар эднэрч өгсөн шүү дээ хүүхдүүд маань тэр нэр ингээд бас нөлөөлдөг юм байна. Тэгээд цаасан суурьтай авах юм бол ээш уншуулдаг хариултын утсыг ингээд уншуулад ингээд яг тэр дор нь үнэлгээ баална ингээд гараад ирэх боломж одоо бас байдгийн болов гэж би бодоод байгаа байхгүй. Нөгөө гиндэ бас яриадсэн шүү дээ. Ээш тэр одоо хийм гэж бодоход ээш одоо Монгол улсын ээш өгсөн хими ээш өгсөн 10,000 хүүхдийн голч 100%-аас нэг 28 гэдэг байхгүй. Бүр ихтэй 29 тий. Тэгэл 26 болж исэн удаач байгаа. Гэтэл гүйцэтгэлийн үнэлгээнд орохороо багш нарын голччихстай хайхтар шүү. Зарим нь бүр 70-80 бүр ингээ амар байхгүй. Тэгэхээр саяны юм дээр чи ийм зүйл яригдана. Шалгалтын одоо зорилго тийм ээ үнэлгээний зорилго гэдэг юм яригдана. За ер нь үнэлгээч нь бол стандарт шалгалт стандарт үнэлгээ эсвэл уралдаант. За элсэлтийн шалгалт бол уралдаант үнэлгээ. Уралдуулж агсаах тэр одоо чадамж чансааг энэ гаргуулах тийм гаргах зорилготой. Тийм учраас тэр ээш тэр чинь тэр сонгоны агуулгаас энэ чи орж ирээд байгаа чинь тийм өчтэй байхгүй. Бүх хүүхэд аваад гараад ирэх юм бол аль сургууль нь хэнийг авах юм бэ гэдэг асуудал үүснэ шүү дээ тийм ээ. За энэ гүйцэтгэлийн үнэлгээ бол одоо нэг багш нар ярьдаг юм да нэг С төвшний нэг Б төвшний нэг стандарт те нэг тийм л байх ёстой гэд. Ер нь бол гүйцэтгэлийн үнэлгээ бол тэрийгэ барьж явдаг. Тэгэхээр нэг нь бол одоо яг л стандарт тэрийг бүх хүүхэд даваад бүгд явж болохоор тавигддаг гэсэн үг. Гүйцэтгэлийн үнэлгээ одоо энэ улсын шалгалт, анги твших шалгалт энэ төр чинь сул гарсан сургууль шүү дээ. Одоо сул үнэлэгдсэн сургуулийг яадаг юм? Сул үнэлэгдсэн багшийг яадаг сургууль дээр? Одоо нийслэлээр бол одоо өнгөрсөн жилүүдэд ийм ажлууд бас хийгдээдсэн нөгөө нэг менторлох гэдэг нэг юм тийм ээ. Одоо 1-р төвшөнд үнэлэгдэж байгаа сургууль дээрээ тэр 5-р төвшөнд үнэлэгдэж байгаа сургууль нь ингээд хоорондоо ингээд шип харилцаа тогтоогоод дэмжлэг одоо ч явж байгаа бох тийм ээ. Ингээ явж байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг 1-р төвшөнд үнэлэгдэж байгаа сургуулийн удирдлагууч нөгөө сургуулийг дээш нь хэр ахиц гаргаж яа нэтэр гэдгээрээ бас нийслэлийн нөгөө нэг индекс энтер бодох юмд нь бас их чухал бас тийм үзүүлэлт болж явдаг бололтой юм байна л. За тэгээд тэр одоо тааруу сул гүйцэтгэлтэй үнэлэгдээд байгаа сургууль багш нарын хувьд бол тэр мэрэгжлийн одоо ур чадварыг дээшлүүлэх тэр одоо төрлийн сургалт мэдээллүүдийг үл явуулж байгаа шүү дээ. 2024 онд би гэхэд 89% үнэлгээтэй 1-р төвшөнд байсан. Тэгсэн чинь 2025 онд болохоор зэрэг яг 89%-тай мөртлөө 2-р төвшөнд л орчиж байгаа юм. За өмнө нь бол бид нар бас энийг агцаар тооцох гэдэг зүйл явж байсан тийм ээ. Өмнөх багш өмнө жил яаж үнэлэгдэж байсан ер нь тэр оноогоо хэр хадгалж чадж гэнэ үү гэдгээр нь бид нар за агсан байх юм бол ахис тооцоолох. За 89-тэй байж байгаа 89-тэйгээ байж байгаа юм бол бас өмнөх жилийн амжилтыг хадгаллаа гэдэг байдлаар тооцооллуудыг хийгээд
За одоо тэгэнгүүт сүүлийн жил үл одоо манайх энийг бас бодох аргачлалаа өөрчилж байна. Ер нь бол энэ бол одоо нэгсэндээ бас л жоохон урамшууллын систем учраас уралдуулж штэ тийм ээ. За чи бусдаас арай илүү ижижил чи юм аавна шүү гэдэг байдлаар. Тэгээд эхлэнгүүт одоо тэр 89-өөс дээш чинь таны тэр химийн багш нар ч гараад ирэнгүүт өмнө та 89-оор 3 дугаар төвшөнд энэ төр орж исэн бол энэ жил одоо нэг орхоо болоод эхэлж байгаа гэсэн үг. Тэрнээс дээших гүйцэтгэл тэр нэг 90% тооцоод эхэллээ шүү дээ. Дээших гүйцэтгэлтэй багш нар одоо олон байгаад байна гэсэн үг. Тэгээ гараад ирж байгаа л гэсэн. Эцэст нь нэг зүйл асуухад энэ гүйцэтгэлийн үнэлгээг ер нь энэ улсын шалгалт, анги дэвших шалгалттай хамтдаа хийх боломж байдаг юм уу? Одоо энэ гүйцэтгэлийн үнэлгээ болох гэж байна гэл нэг 14 хоног хичээл аягүй цалгардаг. Тэгдэг. Дараа нь ингээл яг улсын шалгалт, анги дэвших шалгалт ингээл яг тулдаг. Тийм. Тэгэхээр энэ дээр аягүй тийм одоо бараг нэг юм сарын хичээлийн асуудал яригдаг. Гэтэ учиргүй тасардгүй л дээ. Гэтэ яалтчгүй л нэг юм хийддэг байхгүй юу? Одоо жишээ би шалгалт аваад явхад миний анги ард үлдтгэл ахгүй юу? Ер нь одоо бүтэн сар сургууль шалгалтаар амьсгалуулна гэдэг бол бас хэцүү юм байна тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо бид нар ямар шалгалтаар энийг дүүцүүлж болох вэ? Одоо тэгээд сүүлийн үед бол энэ гүйцэтгэлийн үнэлгээ чинь нэгнээсээ бараг өшөө авах гэж байгаа юм шиг ийм зүйл болоод байна шүү дээ. Одоо би энэ багшийн үнэлгээнд сонгогдож орж байгаад хийхгүй гэдэг одоо сурагч нь багшаагаа шантаажлж байгаа. Тэр ийм тохиолдлууд бас кейсүүд үүсэж байгаа юм байна л. Тэгэхээр энэ дээр бид нар бас одоо магадгүй энэ гүйцэтгэлийн үнэлгээг дан ганцхан багшийн урамшуул авах гэхээсээ илүүтэй ер нь бас энэ хүүхдийн сурлагын амжилт нэг албан одоо гэрчлэгээ маягтан дээр тавигддаг тийм нэг хариуцлагажуулж өгөхгүй л ерөөсөө багшаасаа нэг жоохон өшөө авах хэрэгсэл болоод байгаа нэг ийм төр зураг харагдахаар байна лээ. Тэгэхээр бид нар тэр улсын шалгалтыг үүгээр тооцдог юм уу, анги дэвшгийг үүгээр бас тооцдог ч юм уу. Энэ нэг дүүцүүлэлт энэ л үл магадгүй хэрэгчлээс шилжих. Нэг айгүйх боддог шүү. Үнэлгээний газар бүх үнэлгээг авдаг л болох юм л. За бас тэгж хэлж болохгүй. Бид нар ч нь бол одоо ингээд сургууль руугаас энэ өөрийн үнэлгээг, хөндлөнгийн үнэлгээг хийдэг энэ нэг зарчим юмаа мэддэг болоод эхлэх юм л бид нар бол зарим үнэлгээг одоо ингээд орон нутаг сургууль руу өгмөр байгаа байхгүй. Бид нар дийлэхгүй шүү дээ бүгдийн дээр нь авчиж ингэж нийлүүлнэ гэдэг чинь. Тоочны яг ийм бодлогын чиглэлтэй зүйл дээр л хэрэг болох тийм ээ. Эсвэл одоо яг стандарчлагдсан яг нэгдсэн байдлаар улсын хэмжээнд нэг аттестатан дээр тавьж байгаа үнэлгээ энтрийг бол бид нар бол нэгдсэн. Одоо улсын шалгалт энтрийг бол баг нэгдсэн манах авах хэрэгтэй байгаа байхгүй. Энэ одоо хэдэн цаг болж харин